Миний бизнес онцлогтой л доо. Ер нь бол би өөрөө одоо 39 дэх жилдээ нохоод ижиж байгаа. Бидний бизнес бол яг нохоон дээр тулгуурласан. Одоо гэрийн дэжээвэр. Тэгэхээр энэ амтны одоо амьдралын зорилго нь юу юм бэ гэхээр ямар зорилго зөвхөн эзэндээ л бүх юмаа зориулсан. Хуучин бол ерөөсөө нэг харуул хамгаалтын юм байлаа шүү дээ. Одоо бол гэр бүлийн гişүн. Тэр фэйсбүүкээр зарж байгаа хүний хариуцлага гэж яг юу аах вэ? Тэндээс очиод авж байгаа хүний хариуцлага бас юу аах вэ? Уншихаар яг одоо ирээд аваад амьсгалаар солилоо гэж байгаа хүнд ямар хүн чанар, хайр, инэрл юу, ямар хариуцлага байх вэ? Намайг Тошогийн төвшөнд ирдэг. Мянган найз группийн ерөнхий захирал. За манай мянган найз групп бол 2008 онд анх одоо шаваа тавьчихсан. Бүр анхны эхлэл маань бол 98 оноос хойш яг энэ төрлийн бизнесээ эхэлсэн. За яг эхний ээлжинд бол миний бизнес онцлогтой л доо. Ер нь бол би өөрөө одоо 39 дэх жилдээ нохоод ижиж байгаа. Бидний бизнес бол яг нохоон дээр тулгуурласан. Одоо гэрийн дэжээвэр амтан дээр тулгуурласан юм бизнес идэг. Тэг яг хүний хобби гэдэг бол аягүй хүчтэй. Эхлээд би бол зүгээр хоббигоор баста юу л одоо мөнгө л олдвол нохоолдож аваад ингээл явжсэн хүүхэд. Тэгээд яванда гэр бүлтэй, эхнэр хүүхэдтэй болоод ирэхээр амьдрал ахуйгаа ямар нэг юмар авч явах хэвээр. Тэг миний хамгийн анхны одоо бизнесийн гар бол ерөөсөө нохоогоор л эхэлсэн. Одоо өөртөө яг энэ чиглэлээр бизнесээ ерөөсөө ингээл хүмүүст нэг суурьд нь штэ. Одоо аав ээж нь одоо амжилттай хөрөнгөтэй гэж байд юм уу? Миний хувьд бол яг хуу миний аав ээж 11 хүүхэд төрүүлж өсгсөн. Би бүх юмыг би тэгээс эхэлжсэн. Одоо тэр маань маш гоё те. Бүгдийг яг өөрийнхөө гараар өөрийнхөө уураг тарихаар өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээсэн болохоор одоо нэг амар том амжилтанд хүрээгүй ч гэсэн тий хүн нэг юм л да миний нэг юм боддог юм бэлэн амархан орж ирсэн юм буцаад устгахад маш амарх. Ямар ч харамсах сэтгэл байхгүй, ямар ч тэгж явах байхгүй. Яг ингээд эхнээс нь өөрөө босгосон юм бол маш харам. Гэхдээ нурахтаа бол одоо маш хэцүү. Яг гэвэл яаж одоо олон юмыг туулж босгосон шигээ хэрвээ нурах дээр өрөх юм бол бараг хизээч нурахгүй л гэж боддог. Тэгээд яг одоо ингээл миний хар залуугаасаа өдий хүртлийн бизнесийг хийхэд бол тэгж бизнесийн хамгийн суур юм бол тий санхүү. Ингээл гоё хүсэл мөрөөдөл байна. Ингээл өргөжүүлэл ядаж нэг салбарна их гээл маш олон төрлийн гоё бараа авчирхал ингэхээр дандаа санхүүтэй холбоотой. Тэг яг энэ хооронд бол мэдээж бусад хүмүүсээ адил ингээл банкнаас зээл авна. Одоо би жишээ нь 6 хүүхэдтэй одоо эхнэр үгээр анхныхаа байрыг одоо төрийн банкнаас зээл авч одоо орон сууцны ипотекийн зээл хамагдаад эхэлжсэн. Ер нь бол ингээ хүний амьдрал тийм нэг зоригтой одоо тодорхой юмтай болохоор улам ингээ цаашаа одоо хүчээдэг те хэрвээ зүгээр нэг бэлэн мөнгөөр байр авсан бол тэгээд яах ч вэсэ тэгээд ингээл олон зээл олон ингээл түрээс ингээл хүүхдүүдийн төлбөрүүд бол бүгд ингээл зогсоо цаг хөдөлмөрлөхийн ирч хүчийг өгж идэг те эзэн нэг цагт дуусна гээл зарим нь дуусдаг дахиад авдаг улам өргөждөг. Энэ бол өөр биш те банкны. За ингээ анхны өрх гэрээ ингээ төрийн банктай холбоотойгоор ингээ үүсгэж илаа. Тэгээ түрүүн ярьсанчлан чадлаараа ингээд бизнесээ салбарлаж гин те. Одоо зөвхөн одоо цэвэр үйлдвэрийн нохоо муурны үржүүлгийн газараар эхэлжсэн бол тэр салон нээлээ, салбар дэлгүүрүүд нээлээ. За хамгийн сүүлдэхэд бид нар одоо Баяка гэдэг том охиныхын нэрээр мянган найз Баяка гэдэг одоо тэр сайхан хөөрхөн амттад одоо хөвтөр хувцас гутал ойдаг юм ойдлын үйлдвэр нээсэн. Хамгийн сүүлд бид нар одоо энэ Баяка брэнд маань амжилттай яваад түрээсийн байртай байсан. Тэгээд одоо өөрийн гэсэн байртай болёо гэд одоо хамгийн сүүлд сая 5 сард төлөв 6 сард төрийн банкны дэмжлэгтэйгээр одоо ингээд байраа шинжилээд яг өөрсдийн байртай болсон. Ингээд үйл ажиллагаа байв.